сайн байцгаана уу та бүхэндээ оройн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ US Department of War гэдэг сайтын талаар хүргэе. Энэ сайт маань юу гэхээр Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны сайт. Тэгээд энэ веб сайтын сүүлд бол Дональд Трампын шийдвэрээр нэрийг өөрчлөөд War болгосон байдаг. Түүнээс өмнө болохоор Defense гэдэг нэршилтэй байсан бол одоо бол зүгээр War Department of War дайны яам гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм сайт болгож өөрчилсөн. Тэгээ энэ сайт дотор цэрэг зэвсэг дайны батлан хамгаалах яамтай холбоотой мэдээлэлүүд байж идэг. Гэтэл энэ дээр нэг томоор UFO гэдэг цэс нэмэгдсэн байна. За энэ UFO гэдэг цэсэн дотор 1946 оноос хойш болсон харийнхантай холбоотой материалуудыг бол ингэж оруулсан байх жишээтэй. Тэгэхээр оруулсныг ингээ харах юм бол он сар өдрөөр тийм ээ энэ дээр files agency файл гэдэг нь тухайн файл нь одоо ямар материал хэдэн сарын ямар үйл ажиллагаа гэдэг талаар нэгшлүүд байж ах жишээтэй. Тэгээ agency гэдэг нь болохоор юу гэхээр ямар байгууллага хүнийг олж авсан юм. NASA-гаас олж авсан юм уу? Эсвэл цэргийн яамнаас олж авсан юм уу? Эсвэл холбооны мөрдөх төвчнөөс олж авсан юм уу? Эсвэл CI буюу тагнуулын төв газар гэсэн үг шүү дээ. Тагнуулын төв газараас олж авсан юм уу? Эсвэл за энэ он сар өдрүүд нь release-тэй хэдэн сарын хэдэн болсон өдрийн тий. За түүний дараа incident date болсон өдөр нь гэсэн үг. За тэгээд incident location хаана болсон. За энэ локейшнуудыг нь харах юм бол жишээ нь Германд болсон байх ч яа тий. Нидерланд тийм ээ Азербайджан гэж байна. Тэгээд NA гэдэг нь болохоор миний бодлоор мэдгүй сайн мэдгүй байна. Тодорхойгүй гэж юм болов. За Детройтод болсон тий Америкийн дутаг дэвсгэр дээгүүр Япон гэх мэтчлэн. Би бол Монголд болсон одоо үйл явдал байна уу гэж хааж үзсэн. Харамсалтай нь бол тийм зүйл байхгүй. Гэхдээ яг зүгээр бид харийнхантай холбоотой ямар нэгэн бичлэг тэнгэр дээр үзэгдэл олж харах юм бол та гар утсан дээр бичиж аваад та сошиал дээр цацаж болно. Мөн бас Америк нэгдсэн улсын энэ сайт руу бас тэр материалуудыг хөрвүүлж болох нь биш үү. За тэгэн гутлаа энэ файл нь болохоор PDF файлаар байгаа юм байна. За төрөл та файлын төрөл нь. За тэгээд гих мэтчлэн ийм харийнхантай холбоотой материалууд бол маш олон байгаа юм байна шүү. За бидний ингээд жоохон байхад нэг кино гардаг байсан шүү дээ. Тэр нь X файл гэдэг нэртэй кино. Тэгээд тэр киног ингээд хараад байхад бол хоёр мөрдөгч байдаг. Тэр хоёр мөрдөгч нь холбооны мөрдөх төвчөөний FBI. Тэгээд тэр хоёр мөрдөгч маань харийнхантай холбоотой нууц материалуудыг хайж авдаг. Тэг хүмүүсүүдийг нь олоод ингээд харийнхны талаар материалуудыг цуглуулад олонгуут нь Америк нэгдсэн улсын одоо маш том цэргийн эрх мэдэлтэнгүү тэр материалуудыг ингээд нуун дарагдуулаад байхгүй болгоод тэр хоёрыг олж авсан материалуудыг ингээд нууцаар ингээд аваад ямар нэгэн байдлаар хулгайлаад байдаг тийм кино байдаг шүү дээ. Тэгээд тэр нь баг үнэн болж таарж байгаа. Яагаад гэвэл эдгээр материалууд нь яг холбооны мөрдөх төвчөө гэж энэ харах юм бол FBI, CIA гэсэн энэ хоёр байгууллагатай холбоотой материалууд маш их хэмжээгээр байгаа гэсэн үг. Тэгээд юу гэхээр нэг бидний бас нөгөө кино байдаг штэ. Нөгөө Black Man in Black гэдэг болов тий хар хувцас дунгууд гэж хэлдэг. Тэгээд хар хувцас дунгууд гэдэг кинон дээр ингээ гардаг штэ тий. Холбооны мөрдөх төвчөөний юм хар шилтэй хар хувцастай юм хүмүүс хурж ирээд тэдгэр хүмүүсүүд ингээд харийнхантай холбоотой материалуудыг олж аваад цуглуулж аваад тэгээд та нар юу ч хараагүй шүү гэдэг ингээд оюун ухаан санааг харчдаг. Тийм зүйл байхгүй л дээ тийм оюун ухаан санааг нь харчдаг төхөөрөмж бол байхгүй. Тэгэхдээ тэр бол кино л да. Тэгэхдээ хэдийгээр кино ч гэсэн Холливуудын кино ч гэсэн энэ маань ингээд яг бодит зүйлтэй ингээд бол яг нийцж байгаа гэдэг бид нэр ингээд харж байгаа жишээ нь тий. Тэгэхээр материалгаа нэг ороод зүгээр нэг ганц хоёр файлыг би сөхөж үзүүлээ л да. Тэгээд хамтдаа энэ материал руу орцгоё. За дайны яам Pursue хөтөлбөрийн хүрээнд баримт бичгийн 4 дахь багцыг дөнгөж сая олон нийтэд дийлгэлээ. Эхний багцыг 2026 оны 5 дугаар сарын 8-нд анхны одоо мэдээлэлүүд оруулж ирсэн. Түүнээс хойш 2026 оны 7 дугаар сарын 10-нд 4 дахь багцыг оруулсан юм байна. Тэгэд энэ багцыг орж бас харж болно гэж доош гүйлгээд бодвол энэ юм байл та тэ дөрөвдөх багц гэдэг. Энэ сайт бүр гарснаас хойш орж үзье гэж миний хувьд маш их довтлон хүлээж ирсэн. Тэгээд эхний хэсгийг яг уншиж үгүй л да. Тэгээд эхний хэсгийг юу гэж Дональд Трамп Truth Social гэж юм. За тэгээд энэ дээр орчуулах юм бол
олон нийтийн зүгээс асар их сонирхож байгааг харгалзан үзэж хар гаргийн болон дэлхийгээс гадуурх амьдрал үл мэдэгдэх агаарын үзэгдэл буюу одоо нэг UAP те үл танигдах нисдэг бит UFO болон эдгээр маш нарийн төвөгтэй боловч туйлын сонирхолтой бөгөөд чухал асуудалтай холбоотой бусад бүх мэдээллийг агуулсан засгийн газрын баримт бичгүүдийг илрүүлж олон нийтэд нээлттэй болгох үйл явцыг эхлүүлэхийг би дайны нэрийн бичгийн дарга болон бусад холбогдох яам агентуудад үүрэг болгосваа. Бурхан Америкийг ивэх болтугай. Ястаа сүртэй. За цааш юу вэ харъя. За энэ хэсэг нь жоохон санагдлаа. Тэгээ энэ хэсэг нь ерөнхий утга санааг нь би ингээд сэрлэгдэх юм бол ерөнхийлөгч юм Дональд Трампын үл мэдэгдэх гаж үзэгдэлтэй холбоотой Америкт нэвчсэн засгийн газрын мэдээллийг хэд тод байлгах чиглэлийн дагуу дайны яам үндэсний тагнуулын газрын даргатай хамтран дэмжлэгтэйгээр энэ мэдээллүүдийг олон нийтэд дэлгэж байгаа юм аа гэж байна. За тэгээд бичиг баримт эдгээр материалууд нь маш олон төрөл одоо сүүлийн одоо тий олон жилийн турш бараг 80 гаруй жилийн турш хадгалсан иймэрхүү материалууд байгаа бөгөөд зарим тохиолдолд эдгээр материалууд нь яг харийнхантай холбоотой юу гэдэг бас шийдэгдэггүй байхыг анхаарна гэж байгаа. Тэгээд мэдээж бол зарим нь харийнхантай шууд холбоотой, зарим зүйл нь магадгүй харийнх нь байж болох юмаа гэсэн материалч байгаа гэсэн үндсэн санааг илэрхийлж байгаа. Дайны яам нь хууль заасны дагуу шийдвэрлэгдсэн UAP хэрэгүүдийн талаар тайлбаруудыг тусад нь гаргах ажлыг үргэлжлүүлж байна. Энэхүү засаг захиргааны үед бид үннийг илэрхийлж олж авсан мэдсэн зүйлээ та бүхэнтэй хуваалцах болно гэж энэ их тун сайн шалтгаан сайн мэдээ болж байгаа гэсэн. Тэгэхээр дараагийн одоо харийнхантай холбоотой дэлгэцсэн материалууд цаашдаа ороо явна гэдгийг та бүхэн ойлгоно. Хамгийн гол нь эндээс нэг зүйлийг бол хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь юу гэхээр харийнхантай холбоотой материалуудыг дэлгэнэ гэхээр шууд ингээл хүмүүсийг ингээл тэг бичлэг зураг хийгээл тэр цэргийн дундуур ингээд яваад гар утсаар бичлэг зураг үзүүлээл за ийм хар гаргийн 5 хөлөг байна тэг ийм онгоц байна ийм байна шууд зүйлэхгүй. Яагаад гэхээр эн чинь цэргийн нууцлал асар өндөр нууцлал явагдаж байна те батлан хамгаалах юм тэр зэр зэвсгийн аюулгүй байдал тэг манай Монголд ороод тэдэн АК байд юм нэг онгоц үт юм байна гэдэг дундуур гар утсаар бичлэг хийж болохгүй шүү дээ юм чинь хар гаргийнхны тухайл илчлэх гэж байгаа болохоос те батлан хамгаалах юм одоо тэр аюулгүй байдлын үүднээс Америкийн нэгдсэн улсын зэр зэвсэгтэй холбоотой мэдээлэл юу үгүй бол те зөвхөн харийнхантай холбоотой мэдээлэл ялгаж байгаа. Ингээ ялгангуутлаа за энийг гаргаж болно энийг бас сайтн дээр оруулаа те. За энийг бол болохгүй энэ манай одоо Америкч ямар өндөр хөгжилтэй байна гэлээ. Зэр зэвсэг тэр дундаа тагнах тандах төхөөрөмжүүд бол маш их хөгжсөн. Одоо сүүлийн 10 жил бол дайны хүчрэг зэр зэвсэгтэй тэрийг бол мэдээж патент алдахгүй тул тэрнтэй холбоотой байна. Холбоогүй байна. Зөвхөн харийнхантай холбоотой байна. Холбоогүй байна те. Гэх мэт чинь ялгаж байгаа учраас энэ багаар орж байгаа. Эхний ээлжинд орж байгаа эдгээр файлууд маань бол эднэрийг бол арт хүмүүс цацаж болно гэд өгөгдсөн файлууд гэж ойлгож болно шүү. Тэгэхээр цаашдаа ингээд энэ дэр бүр өшөө магадгүй хачин жигтэй сонин юм ингээд ороод явах болно. Би тэр дундаа хамгийн их үлсэн хүлээж байгаа зүйл маань юу гэхээр 1947 оны Нью Мексико Розвельт улсын тэр буюу харийн хүнтэй хийсэн ярилцлага номны дугаар дээр гардаг тэр зүйлийг би боддоор нь яг харахыг тэр зүйлийг үнэхээр үнэн гэдгийг бас мэдрэхийг хүсэж байна. Холбоотой материалууд ч гэсэн гарч ирэн цаашдаа гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгэхээр 2020 онд хийсэн бичлэг байна. Атлантын далаадыг бүр хийсэн бичлэгийг цэргийнхэн мөн олж авчээ. Ингээд ойр төлөд харахад бол маш сонин ийм алтлагч юм шиг мөнгөлөг хэлбэртэй ийм зүйл бол байсан гэж хожуу ярьсан байт юм байна. Тэгээд энэний талаар бол одоогоор тийм нэг тийм дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Гэхдээ одоо бол сошиал дээр энэ бичлэг бол үе харагдаад байдаг. Ачаалтаа 2020 он гэхэрч одоо яг нөгөө эд корона гараад тийм ээ. Манайхан нөгөө яг би нэг хардаад гадаг шат төгшөө гарч болохгүй. Хорддог цагддаг байсан үед одоо энэ үзэгдэл маань болж исэн гэсэн үг байх юм байна шүү дээ. Энэхүү бичлэгт Порто Рикогийн объект хэмээх тайлагдаагүй агаарын үзэгдлийн UAP тохиолдлыг систем toolkit програм ашиглан дээрээс нь харсан байдлаар дижиталар сэргэн харуулсан байна гэж байна. Хажуудалд нөгөө энэ дижиталар явах замын маршрутыг харуулж байгаа юм л да. Тэгээд ногоон тэр нөгөө дүрсийн бичлэгийг аваад байгаа камерын байршил байна. 2013 оны 4 сарын 26-ны өдөр Америк нэгдсэн улсын Гайл хил хамгаалтын албаны агаарын хөлгийн хит улаан туяаны мэдрэгч
Порто-Рикогийн Агуа делла хотын ойролцоох Рафаэл Андернесийн нэрмжит нисэх онгоцны буудлын дээгүүр болсон UAP үзэгдлийн бичлэгийг уулган авчээ гэж нэг иймэрхүү тайлбар бичсэн байна. За тэг гих мэдчлийн иймэрхүү олон одоо сонин хачирхалтай бичлэгүүд бол байгаа юм байна. Энд байгаа материалуудыг бүгдийг зөвхөөд ингээд ярина гэдэг бол маш урт удаан дугаар болох учраас ерөнхийдөө бол ингээд өдөрлөд та бүхэн бас өөрсдөө сонирхоод орж үзэж болно бас. За уг бичлэгийг харах юм бол уг бичлэг болохоор нэг юм үүлэн дунд ямар нэгэн жижигхэн зүйл явж байгаа. Эсвэл онгоц юм шиг тийм. Тэгээ бичлэгийн тайлбараас нь ингээ харах юм бол Америк нэгдсэн улсын энэтхэг номхон далайн командл 2025 оны Америк нэгдсэн улсын цэргийн платформ дээр хэд улаан туяаны мэдрэгчээр бичиж авсан 5 минутын видео бичлэгээс бүрдэх үйл мэдэгдэх үзэгдэл тайланг бүх салбарын үйл мэдэгдэх үзэгдэл шинжилгэлийн албанд аэро төрүүлж яаж байна. Энэ аэро гэж ямар алба байдаг вэ гэхээр цэргийн нэг юм баг бүрэлдэхүүн байна л да. Энэ цэргийн баг бүрэлдэхүүн дотор зөвхөн харийнхантай холбоотой бичиг баримтыг судалдаг, цуглуулдаг 1940 оноос хойш байгуулагдсан ийм албыг одоо аэро гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ доотлож байгаа явах юм бол одоо видео бичлэгийн одоо тэд минутын дээр одоо тийм мэдрэгч тодорч харагдах, контраст нь жоохон бүрсгэр болгох гэх мэтчлэн байгаа. Кадраас уг хөдөлгөөнд зүхтах мохтох хөдөлгөөн хийж дээ гэх мэтчлэн тийм тайлбарлаж өгсөн зүйл юм л да. Жишээ нь 1:33-аас 2:5-ын хооронд мэдрэгч дүрсээ ойртож зүүн хийж харуулна гэж тодорч харагдах бүсийг дагуулan үшгэхийн тулд баруун талаас зүүн тийш хөдлөнө. Тодорч харагдах бүс нь кадрын баруун захаар хэд хэдэн удаа гадагшлаа гэж. Тэгээ энэ юу гэхээр нэг юм Америк нэгдсэн улсын хүч хэрхэг одоо тагнах тий агаараас өндрөөс үүлнээс доош ингэж авч байгаа тий үүлний дээгүүр одоо агаар мандал дээгүүр нэг зүйл хөдөлж байгаа тэр дүрсэл гэж би бодлоо ойлгоод байгаа. Тэгээд иймэрхүү энэ бол Америк нэгдсэн улсын одоо асрах хүч хэрхэг одоо агаарын тандах тагнах төхөөрөмж юм шиг байгаа юм. Тэгээ энэ талаар мэдээж бас нууцлалтай л да. Тэгээд цэргийн нууцлалыг алдах үүднээс иймэрхүү бичлэг байна. За энэ бичлэгний мэдээлэл нэг цөөхөн юм байна. За цөөхөн юу вэ гэхээр нэг ажиллагаа хийж байсан юм байна. За тэр ажиллагааг бол мэдээж нууцлсан байна. Яг ямар ажиллагаа мэдэгдэхгүй. Тэгээд тухайн тэр ажиллагааны үеэр 2022 онд Тэнгисийн одоо платформ гэж яддаг. Тэнгисийн одоо хөлөг онгоц явж явах үеэр ямар нэгэн зүйл хажуугаар нь хурдтай явж өнгөрч байгаа. Богинохоо иймэрхүү бичлэг байна л да. Тэгээд 24 оны 6 дугаар сард уг нууц сүжээнд бичлэгийг байршуулсан гэж бичсэн байна. Тэгээд өөр зүйл алга байна. Яг нь цэргийн нэг тусгай ажиллагаа явуулж исэн юм шиг тэр үеэр санаандгүй байдлаар далаад өнгөр хажуугаар нэг сонь зүйл явж өнгөрсөн. За тэгээд гэх мэтчлэн ийм олон бичлэгүүд бол байгаа юм. Тэгээд ер нь бол дэлхийн нийтээрээ энэ сайтын талаар бол олон юм шуугж байгаа. Олон мэдээллүүд бас оруулж байна. Олон уран бүтээлүүд, кинонууд бас хийж байна. Олон эрдэмтэд энэний талаар үзэл бодол баримтлаа хийж байна л да. Тэгээд энэ сайтаар зочилсон бид нар сайн мэдэн шүү дээ. Michio Kaku физикийн онлын эрдэмтэн телевизийн нэвтрүүлгээр орохдоо Fox News-ээр орохдоо уг мэдээллийг өгсөн байгаа. Тэгээд хамтаа тэр бичлэгийг бүгдээрээ үзцгээе. Доктор Michio Kaku бол физикийн онлын эрдэмтэн. Та эдгээр бичлэгүүдийг үзээд их санагдав. Нэгээс 10 хүртэл оноо өгөөгүй та хэдийг өгөх вэ? Хүмүүс бол сайн мэдгэл байх л та ер нь нэлээд харж ирсэн. Баримтат кинонд их гардаг. Физикийн онлын эрдэмтэн шүү дээ. Би үүнийг 10 гэж үнэлнэ. Учир нь бид түүхэн эргэлтийн цаг дээр ирээд байна. Өнгөрсөн хэдэн 10 жилийн турш бид зөвхөн гэрийн эзэгтэй нар болон ачааны машины жолооч нарын аман яриаг сонсож байсан. Бичлэгнүүдтэй нэг жолооч молооч тгий юм харсан гудамжаар явж байхдаа ийм үзэж харлаа марлаа гээл те. Хүмүүс тэднийг шоож инээдэн болгодог байсан бол орчин үеийн түүхэн дэх анх удаагийн тохиолдолд маш их хэмжээний нэм нууцлын зэрэгэлтэй файлуудыг Америкийн олон нийтэд нээлттэй болгож байна. Тиймээс тагнуулын төв газар болон холбооны мөрдөх төвчөө мөн эдгээр файлуудыг ил болгох зүрх зориг гаргасан ерөнхийлөгч Трампд баяр хүргэмээр байна. Дональд Трамп бол яалтчгүй энэ зүйлийг мэдээллийг үнэн болгож чадсан. Үүнийг хийснээр бидний тэрхийг тагнуулын төв газар угаахын оронд хараат бус судалгаа хийж эрдэмтэд судалгааны багууд дээрх материалуудыг дүгнэлт хийж бид өөрсдөө шийдвэрээ гаргах боломж олж байгаа хамгийн чухал зүйл. Тийм эрдэмтэд ч гэсэн өөрсдөө энэ зүйлийг ингээ үзээд тэ анализ хийгээд ийм зүйл юм а гэх боломж олдож байгаа байхгүй хэдхэн хүмүүс үзэх биш. Тагнуулын төв газар эдгээр бичиг баримтуудыг бүрэн ил болгохын эсрэг одоо хүртэл тэнцээр байна. Тагнуулын төв газрын бичлэг дээр яг иймэрхүү маягаар дээшээ болон доошоо огцон хөдөлгөөн 90 градусын огцон хөдөлгөөн хийж байсан. Ер нь тагнуулын төв газар бас зарим мэдээллүүдийг нууж байгаа. Яагаад гэхээр
ашиг хонжооны үүднээс тий зарах борлуулах, бизнес болгох, баримтат кинолох гэх мэтчлэн музей болгох гэдэг ч юм уу. Та энэ бичлэгийг харсан бол та энэ талаар юу гэж хэлмээр вэ? Эдгээр бичлэгүүд надад юу хэлж байна вэ гэхээр хэрэв тэр хөлгөн дотор хүн суух юм бол хүний яс шууд хугарна гэсэн. Магадгүй тэдэнд өөрсдөд нь хугарах яс байхгүй учраас тэр хөлгөөрөө зөрчихөд асуудалгүй байж болох юм. Миний орчуулга жоохоо сонд байсан заах уу. Бидний хөдөлгөөн зигзагийн зүүн баруун тишээ хийх огцон хөдөлгөөнүүдийг харахад өөр соёлын дэвшил технологийн иймэрхүү технологи дэвшил нь хүний ур чадвараас дэндүү тасарсан зүйл. Яг иймэрхүү зүйлүүд зөндөл байдаг л да асар хурдтай явж байгаа. Нэг тик так байдаг шүү дээ. Яг ийм хөдөлгөөнтэй. Магадгүй харийнхан л үнийг ашиглаж чадахгүй. Хөгжсөн магадгүй алсын зааны компьютерчсэн зүйл байхыг үүсэхгүй юм аа. Буга сапер гэдэг байгаа штэ. Буга сапер гэдэг нэг бөөрнгийн төмөр шиг юм зүйл олдоод байгаа дэлхийх биш. Тэр магадгүй яг тийм компьютерчсэн дрон байхыг үгүйсэхгүй гэж бас яриад байгаа л да. Яг түүнтэй адилхан юм шиг тий. Бүх зүйлийг нээлттэй болгох 90 үе гэдэг нэртэй иймэрхүү баримтат кино гарсан байгаа. Тэгээ энэ баримтат киног бол бүрэн хэмжээгээр навч чадаагүй. Тэгэхээр би яг зөв Америкчууд одоо үннийг мэдхэд бэлэн болсон. Хүн төрлөختөн бол ертөнцид цорын ганц хумсарт амьтан биш. тий хүн төрлөختөн бол ерөн цорын ганц ухамсартай амьтан биш байж болох юм тий. Хүн төрлөختөн л ганцхан оюун ухааны дээд гэж ойлгож болохгүй. Хизээж ганцаараа оршиж байгаагүй. Хүнээс өөр төрөл зүйлийнх нь бас оршин байдаг юм аа. Өмөө үзэгдлүүд үнэхээр үнэн шүү. Тэд энд байгаа. Тэд бол хүмүүс биш. Тэгээ өмүү гэд нэг ярьлаад байгаа л да. Монголоор бол тийм гадаад бол UFO гэж байгаа. Харин Монголд бол байхгүй. Би энийг товчлын өмүү гэж орчуулсан шүү. Би 25 жилийн турш тагнуулын төв газар ахлах ажилтан хийсэн. Би өндөр зэрэглэлийн нууц харийнхны материалууд дээр ажиллаж байсан. 28 жилийн турш би астрофизикч хийсэн. Тагнуулын төв газрын 4 дахь захирал үндэсний аюулгүй байдлын зөвлөх. Эдгээр хүмүүс дандаа нөгөө том албан тушаалтай хүмүүс байхгүй. Жинхэнэ их мэдлэлтэй яг тийм хүмүүсүүд байгаа. Байсан. 32 жил алба хаасан. Нэг одтой адмиралаар ийм зүйлийг ил гаргаж байгаа хүмүүс амьдралаараа дэнчин тавьж байгаа юм шиг санагдаж байна да. Энэ яг харь гаргийнхны тухай материалууд тэнд байгаа маш олон дата файл баримтууд төр жинхэнэ яг алан болж байгаа. Агаарын үл мэдэгдэх үзэгдлийг судлуулахаар намайг засгийн газрын маш нууц хөтөлбөрт элсүүлэг авсан. Би тагнуулын ахлах албан тушаалаар засгийн газрын төлөө 16 жил зүтгэсэн. Зөвхөн өмөө үзэгдлийн тал дээр шүү дээ. Хамгийн гол нь харийнхантай холбоотой материалуудыг нуужсан хүмүүсүүд нь эдгээр өөрсдөө байхгүй. Гэхдээ одоо тэтгэврт гарчихсан. Тэгээд дараачийн үеийн хүмүүсүүд нь өвлүүлэн аваад хийж байгаа гэсэн үг. Америк нэгдсэн улсын засгийн газар хүний гараар бүтээгээгүй тэдгэр хөлгүүдийг цуглуулж тэдний технологиг задлан судаж хуулбар хийх зорилгоор бусад улс орнуудад олон жилийн турш далд дайн явуулж байсан гэж ер нь хэлж болно. Миний яг судалснаар бол энд бол биш үү те. Даахгүй нохоо булан хураана гэдэг шиг. Бид нэр харийнхны төхөөрөмжийг бол ашиглах гэж эрдэмтдтэй хамтарч оролдож байгаа гэдэг гэвч Би бүр хоёр нүдэрээ харсан. Тэнд сансрын хөлөг болон хүн бус зүйл байсан. Түүнийг хардаа тэр эргэж байна. Хөөх цаана нь бүгд бүтэн флот байна штэ. 2005 оны алдартай бичлэгтэй энэ бүр цэргийн нави хөлгөөс авсан дүрс. Тэдний ашиглаж байгаа технологиг хамгийн түрүүлж тайлж уншиж ойлгож чадсан тэр улс орн хятад улс үл мэдэгдэх агаарын үзэгдэл судалгааны өөрийн тусгай ажлын хэсгийг байгуулж дэлхийд давмгаалах зорилгодоо хүрэхийн тулд тэд үүнийг ашиглахаас сийхгүй гэж та нар бодохгүй байх гэж юу? Энэ бол Манхэттны төсөлтөө тун адил зүйл. Чадах хэрээр л орчуулсан юм. Гэхдээ ерөнхийдөө бол утга санаа нэмэрхүү зүйл хийсэн байгаа. Магадгүй атомын бөмбөгнөөс ч илүү хүчтэй. Энэ бол маш нууц. Бүхэлдэн засгийн газраас цөөхөн л хүн мэддэг гэд бодохоор ерөнхийлөгчд хүртэл шаардлагагүй бол хэлэх албагүй. Харин одоо нөхцөл байдал хяналтаас гарсан гэж хэлж болно. Тий, ерөнхийлөгч хүртэл баг мэддэггүй тэр зүйлсийг хэлэх шаардлагагүй нууц байдаг. Засгийн газар хинч хийжээж харагддаггүй материалуудыг нуух нь ямар ашигтай юм бэ? Ард иргэдэд итгэдэггүй засгийн газраас болгоомжилсан чинь дээр. Учир нь тэд таны эсрэг юу ч хийж мэдэх юм. Энэ бол хүн төрлөختний түүхэндх хамгийн том нээл. Дональд Трампын шийдвэр зөв байсан яг. Манай хүн төрлөختний цаашлын чиглэлийг өөрчилж чадхаар мэдээлэл байсан хэдий ч түүнийг нуун дарагдуулж байсан байгаа юм. Үүн цэвэр эрчим хүч зэрэг маш олон эерэг ашигтай нөлөөллүүд бий. Сонирхолтой л энэ те. Эрчим хүчинд шин нээлт авчирч болох зүйлсүүд байх нь шүү дээ. Бидэнд өнөөдөр мэдээллийн ил тод байдал хэрэгтэй. Маргааш ч гэсэн хэрэгтэй. Цаг нь болсон. Харийнхантай холбоотой материалуудыг дэлгэх болсон шалтгаан нь юу гэхээр
эдгээрт тодорхой хэмжээгээр засгийн газар санхүү оруулалт юм байна л да. Тэгээ санхүү оруулдаг болохоор Дональд Трамп дуудаж авчираа за цэргийн одоо ихвчэнд ямар юунд бид нэр санхүү ямар юунд мөнгө төлдөг вэ гэсэн чинь 51-р бүсд. 51-р бүс нь манай улсад ямар ашиг авчирж байна вэ? Дональд Трамп асууж нөлөө бүх хүмүүсээс. Тэгэхээр хүмүүсүүд нь за одоогоор бидэнд тийм ашиг авчирч чадахгүй байна. Бид нэр зүгээр судалж байна. За хизээ авчрах боломжтой гэсэн чинь ойрын 20-30 жилдээ. Уу харин одоо энэ соёл иргэншлийн зүйлийг ашиглаж чадхаар бол ашиглаж чадахгүй бол олон нийтэд дийлэг гэсэн шийдвэр л байгаа л да. Саяхан нэг пост уншижсэн. Тэр постн дээр болохоор нэг ингэж бичсэн байсан. За тус постыг сэргэлэн хөрвүүлье. Төлөөлөгчийн танхимын гишүүн Burchett энэ 7 хоногт болсон 2 цагийн өндөр арга хэмжээний уулзсны дараа Пентагоны сонгогдоогүй зарим албан тушаалтнууд нислэг тавгтай холбоотой мэдээллийг ил болгоход саад болж байна гэж тэрээр хэлсэн байна. Энэ бүхний цаана харийнхантай холбоотой материалуудыг хэн нэгэн хувийн ашиг сонирхолтой ашиглах зорилготой юм биш үз гэсэн хардлага бас яваад байгаа юм байна. За дараагийн бичлэг бол маш сонирхолтой бас хүмүүст одоо Fox News дээр шуугаад байгаа. Ер нь Fox News-ийн энэ мэдээлэлч биш, ер нь олон ийм сайтуудаар энэ мэдээллүүд маш их тархсан байгаа. Дараагийн одоо энэ цацагдж байгаа телевизийн мэдээнд ийм сонирхолтой мэдээ цацагдсан байна л да. Тэрийг хамтдаа бүгд үзцгээе. ертөнцид бид ганцаараа биш. Пентагон харийнхантай холбоотой материалуудыг уг вебсайтад дийлгэснээр бараг 1 тэрбум гаруй хүмүүс уг вебсайтад зочлоод байгаа юм байна гэдгийг бид олж мэдж авсан. Энэ 1 тэрбум хүн зорчилсан гэж байгаа. Яагаад гэвэл энэ харийнхан байд юм үгүй мө те. Ер нь бол гадны оронд бол их орч сонирхож үзэж байгаа. Манад бол яг энэ талаар мэдээлэл хомс байгаа юм шиг санагдсан. Энэ нь баг рекордыг эвдсэн гэж хэлж болно. Мөн түн удахгүй засгийн газраас өшөө илүү материалуудыг оруулах гэж байгаа шүү. Тэгвэл харийнхны талаар судалдаг экспертүүд болон судлаачид тэдний хариултууд биднийг үнэхээр алмаар үйж байна. Ерөнхийдөө тэнд гарч байгаа нэг өгүүлбэр аль дээ. Экспертүүд гэж хэлдэг л дээ. Экспертүүд гэдэг нь юу гэхээр харийнхны талаар мэдээлэл цуглуулдаг хүмүүсийг хэлдэг. Тэдний юу мэдж авсныг сонсцгоо. Тэгэхээр нэгэн төрлийн харийнхан дэлхий дээр зочлоод байгаа хэрэг биш байх байна. Тийм ээ. Ерөнхийдөө бол дөрвөн өөр төрөл зүйлийг өөр соёлын нийслэлийг бийд дэлхий дээр ирсэн байгаа. Дөрвөн өөр төрлийнх гэж шүү. Гэж тодорхойлж болно. Бидгээр тэдэнтэй холбогдсон хүмүүсүүдийн аман яриа дүрслэл зураг мөн бидэнд байгаа материалуудтай тулгуурлан уг мэдээллийг гаргаж байгаа гэж хэлэхэд болно. Тэгэхээр одоогийн байдал ерөнхийдөө энэ дэр нэг хэлж байгаа зүйл нь юу гэхээр дэлхий дээр олон олдвор цэргийнхэнд байгаа материалууд энэ бүгдээрээ яг тэр дөрвөн төрлийн гаралтай. Тэр дөрвөн төрөл зүйлийн харийнхан зочлоод өгсөн байна. Саарлууд, нордик, шавж төрөл, рептилиан гэсэн дөрвөн төрөл байгаа юм байна. Тэд бидэнтэй адилхан хоёр багтай, хоёр хөлтэй. Экспертүүдийн хэлж байгаагаар бол рептилианууд нь урт идэх гэд хэцүү те. Тэгтэл яг үнэхээр бас яагаад байж болохгүй гэж те эдгээр дөрвөн төрөл сүултээ гэж байна. Яг л гөрвөн шиг. Харин шавжны төрөл нь болохоор мантис гэж амьтад төстэй. Харин саарлууд бол классик кинон дээр гардаг саарл бийд. Харин нордикууд нь бол ердийн шивээ залуу шиг харагддаг. Ихтэй өндөр. Би ямар нэгэн байдлаар нотлох баримт хараагүй л дээ. Тэгтээ экспертүүдийн хэлсэн байна. Нордик гэдэг гадуунууд нарай европчуудын өв дээдс байж болох юм биш үстэй гэж би зүгээр бодлоо. Тэс шүү. Өшөө олон зөндөө баримтууд гарна гэж байгаа шүү. Конгрессэд үүнийг нотлох маш олон хүмүүс байгаа гэж боддог. Ажлынхаа шугамар би үүнтэй холбоотой хачин жигтэй юмсуудыг зөндөө харж байсан. Тэр тусмаа хүн төрөлхтөн хийж чадхаар хачин жигтэй зүйлсүүдийг харж байсан. Эдгээр хүмүүсүүд нь ингээд гэх мэт маш ихээр гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ энгийн хүмүүс ч байна тэрэн дунд. Тэг яг хөө энэ мэдчлэн олон бичлэгүүд байна л да. Ер нь энэ эрен үе цаг үе бол харийнхныхыг илчлэх одоо тэг энэ мэдээлэл бүр дэлгэрэнгүй болох цаг эрен үе нь иржээл гэж би ойлгоод байгаа. Боб Лазар гэж хэм бэ? Боб Лазарын бүтэн нэр нь Роберт Скотт Лазар 1989 оны Америк нэгдсэн улсын Невадагийн цэргийн нэг нууц баазад харийнхан үл мэдэгдэх нислэг төхөөрөмжүүдийг судлаж байсан гэж тэрээр олон нийтэд танигдсан байдаг. Хамгийн анхны whistleblower хүн юм аа. Whistleblower гэдэг нь шүүлүүлэгч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 51-р бүсэд тэрээр зөвхөн цэргийн туршилтууд хийгээ зогсохгүй хамгийн гол нь харийнхантай холбоотой төхөөрөмжүүд байдаг гэж тэрээр анх олон нийтэд мэдэгдэж байснараа энэ мэдээллүүд нь өнөө хүртэл олон нийтэд тийм ойлголтыг төрүүлсэн гэж хэлж болно. За тэгээд тэрээр харын хөлөг дотор орж үзсэн хүний нэг гэж өөрийгөө хэлдэг. Тэгээд харын хөлөг дотор ороод үзэхэд дотор тал нь их сонин тийм нэг төрлийн өнгөтэй цөөхөн ийм сандал тэгээд нэг ийм ширээч юм шиг нэг тийм бүрүүлжин зүйл тэгээд нэг ийм ятгар хоёр жижиг гэрэл тусчихсан дотор тал харахгүй байсан.
эргэн тойрны бүх зүйлсүүд нь нэг өнгөтэй байсан гэж байгаа. Жижигхэн сандал байсан. Харин хүн суудаггүй гэлтэй тийм жижигхэн сандал байсан гэж явж байгаа. Ингээд тиймэрхүү зүйлсүүдийг ярьжсэн. Тэгээд тэрээр бол яг ямар хэсгээр нь ажилдаг байсан бэ гэхээр дэлхийн татах хүчний эсрэг төхөөрөмж судлах талд судалгааны ажил дээр гар бичлэн ажилдаг байсан эрдэмтнүүдийн нэг гэж өөрөө дурсан ярьдаг. За энэ талаар маш олон баримтууд бүтээлүүд байдаг. Тэгээд энийг YouTube дээр энэ бичлэгийг оруулах юм бол мэдээч бандуулах жихийг эсэлтэй. За скриншот маягаар оруулж та бүхэн ойлгороо. Үнэхээр харийнхантай холбоотой эдгээр материалуудыг би дэлгэж байгаад үнэхээр баяртай байгаа. Яагаад гэвэл олон хүмүүстэй харийнхантай холбоотой материалуудыг намайг ингээд оруулаад энэ зүйлийг ингээд оруулахаар хүмүүс солиотой галзуу тэрэг зүйлд итгэлээ шинжлэх ухаанаар батлагдаагүй гэдэг тийм. Тэгэд энийг батлах заавал албагүй шүү дээ. Заавал батлах албагүй. Баримт энэ бол хангалттай байгаа. Энэ бол зөвхөн Америк нэгдсэн улсын файлууд шүү дээ. Америк нэгдсэн улсын харийнхантай холбоотой илчилж байгаа баримтууд л гэж бодож байгаа. Гэтэл цаана нь Оросд байгаа, Хятад байгаа, Японд байгаа, Германд ч байгаа тийм. Энэ орнууд бас үлгэр жишээ болоод Америкээс үлгэр жишээ аваад цаашдаа оруулаад олон нийтэд дэлгээсэй гэж хүсэж байна. Тийм Монголд энэ талаар харамсалтай файлууд байд юм уу, үгүй мүү сайн мэдэхгүй байна. Тэгээд телевизүүд ч гэсэн энэтэй холбоотой материалуудыг оруулаасаа гэж би хүсэж байна.